Сүүлийн төв цэвэрлэх байгууламжийн үнэр хотын төвд хүртэл үнэртэх болсон 2000 оноос хойш бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй төрөд байгаа төв цэвэрлэх байгууламжийн талаар зарим баримтуудыг бэлтлээ. Төв цэвэрлэх байгууламж ямар байдалтай байгаа вэ? Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хоногт 160 куб метр ус хүлээн авч 80-аас 85%-аар цэвэршүүлэн туул голд нийлүүлж 800 шм лагийг задгай талбайд асгадаг. Лаг усгүйжүүлэх 44 карт байдгаас яг өнөөдрийн байдлаар 40 дүүрчгээд байгаа юм. Арьс шир ноос ноолуурын томоохон үйлдвэрүүд бохиросаа шууд төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна. Уг нь үйлдвэрүүдийн хаягдал химийн хортой усыг харьгаа урьдчилан цэвэрлэх байгууламжид ялгаж цэвэрлсэний дараа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх ёстой. Гэвч харьгаа урьдчилан цэвэрлэх байгууламж үүргээ гүйцэтгэж чадахгүй хүрснээр хотын нийт бохир шууд төв цэвэрлэх байгууламж руу цутгах болсон юм. Ирээвэр хураавар тоног төхөөрөмж бүхий цэвэрлэх байгууламжид шинжилэл өргөтгөл хийхгүй бол жил хагасын дараагаас ачааллаа дийлэхгүй зогсоход хүрнэ гэж барилга бот байгуулалтын яамны цахим хуудасд бичсэн байна. Шин цэвэрлэх байгууламж баригдах хүртэл нийслэлчүүд бохирын өмхийн үнрээр амьсгалсаар байх уу? Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга од хүү? Шин цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг Францууд боловсруулж эхэлсэн. Судалгаа шинжилгээ явуулсны дүнд эрхчлээ цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрийг багасгах аргыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Шинэ байгууламж барихад нэлээд их хэмжээний төсөв хөрөнгө шаардагдаж байгаа энэ үед хуучин байгууламжид өндөр хэмжээний техник нэвтрүүлэх нь утгагүй хэрэг гэжээ. Артеле Вилийн транспорт компани төслийн удирдагч Магнус Холмер 2 жилийн өмнөхтэй харьцуулахад төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа бохир усны бохирлын хэмжээ 40% өссөн байна. Иймээс нэн тэргуунд хурцсан лаг бохирын үнэрийг багасгаж технологийн сайжруулалтыг хийхээр төлөвлөж байна гэжээ. Францын хүү компанитай хамтран шинээр байгуулагдах төв цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг эх 11-р сар гэхэд гаргаж дуусна. Харин тэзүү гарч дууссаны дараагаар төв цэвэрлэх байгууламжийн ажил эхлэх юм. Гэхдээ яг одоо нийслэлцэд үнэртэй байгаа бохирын үнэр хизээ арилгах вэ гэдг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Барилга бот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн орон сууц нийтийн аж ахуй хилцээний дарга Цэдэн Дамб 4 удаа хүчин чадлын өргөтгөл хийгдсэн. Анхнаасаа зөвхөн ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэх зорилттой баригдсан гэд. Хүчин чадлын хувьд муулах зүйлгүй. Манайхтай ижилхэн цэвэрлэх байгууламжийг Оросын холбооны улс, Америк нэгдсэн улс, Австрали, Турк зэрэг олон улсад ашигладаг. Гэхдээ зөвхөн зориултаар нь гэжээ. Зориултын дагуу ашиглаагүйгээс болоод ачааллаа дийлхэ болсон гэх төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулахад зарцуулагдах санхүүгийн их үүсвэрийн талаар нийслэлийн улс сүгийн удирдах газрын дарга үнэн 90 онд хотын захиргаанаас гарах бондоо санхүүжүүлэх бүрэн боломжтой. Үүнээс гадна засгийн газар болон нийслэл төсөвтөө тусгаж болно. Мөн урт хугацааны зээлээр санхүүжүүлж болно. Тухайлбал Францын засгийн газар бага хүүтэй урт хугацааны зээл өгөх боломжтой гэдгээ аль бие олсоор мэдгдсэн гэв. Мэдээллийн ивент тэтгэгч Голомт банк